За сайн байцгаана уу. Бүгдэнд нь Чикагоос оройн мэнд. За Монголд одоо өглөө болж байгаа бах. Тийм болохоор би Anyone салаад мастрын албан ёсны дилер. Манайх одоо дэлхийд ганц Монгол дилер байгаа. Салаад мастер маань 56 оронд 500 гаруй дилерүүд дэлхийд даяар ажиллаж байгаа. Тэгээд тэрний нэг нь одоо манай Монгол ингээд өөрөө би ингээд Монгол дилер маань ингээд Чикагод төв офстой ингээд ажилладаг. За өнөөдөр би та нарт яаж төмсний салаатыг яаж усгүй ногоогоо болгож тэгээд төмсний салаатыг ерөнхийдөө 30 минутын дотор яаж хурдан хийж болтыг өнөөдөр үзүүлэх гээд ороод ирлээ. Энэ маань ганцхан төмсний салаат гэхгүй ямар ч төрлийн ногоог одоо ингээд усгүй жигнээд ингээд хийх боломжтой гэдгийг үзүүлээд дээрэс нь бид нар яагаад усгүй энэ жигнэх нь ямар учиртай юм, яагаад бид нар усгүй хийгээд байгаа гэдгийг бас өнөөдөр бас нэг жижигхэн жишээн дээр би лонгийн жишээн дээр өнөөдөр бас тэрийг яагаад усгүй жигнэх нь чухал юм бэ гэдгийг өнөөдөр та нарт тайлбарлаж өгөх гээд ороод ирлээ. За төмсний салаад одоо манайх цагаан сар бас сая шинэ жил Thanksgiving шинэ жил гээд олон Christmas гээд олон гоё баярууд одоо дөнгөж сая өнгөрлөө. Тэгвэл одоо удахгүй бас цагаан сар болох гэж байна. Тийм болохоор хүмүүс бүх айлууд төмсний салаад хийж байгаа тийм. Тэгэхээр манай салаад мастрын тоогоотой нэлээд олон айлууд маань бас энэ салаад мастрынхаа тоогоонд яаж төмсний салаатыг хурдан амархан усгүй хийж болдгийг заагаад өгөөч гэд айгүйх request ирдэг. Би өмнө нь зөндөө видео хийжсэн боловч ахаад одоо давтаад ингээд өөдшгүй нэг сэдв гэдэг шиг өнөөдөр би ахаад өнөөдөр яаж ногоог усгүй жигнж болгож болдгийг үзүүлэх гээд ороод ирлээ. За төмсний салаатанд өнөөдөр би нөгөө жирийн цагаан төмс биш, би дандаа нөгөө нэг арай эрүүл нөгөө солонгос дэлгүүрт байдаг ийм sweet potato байгаа. Тэгээ бас ийм purple ийм ягаан өнгөтэй ийм хоёр төрлийн төмсөөр өнөөдөр би салаатаа хийх гэж байна. Тийм болохоор энэ төмсийга би ерөнхийдөө нэг хагас сантиметрийн зузаантай ингээд дундуур нь ингээд хэрчсэн байгаа. Тэгээд луунгаа бас би ингээд дундуур нь бас ингээд дундуур нь ингээд хуваагаад хэрчсэн баг. За энийг би өнөөдөр салаад мастрынхаа машин дээр яаж хурдан амархан өнөөдөр би ганцхан хүний салаад хийж байгаа болохоор нэг их ногоо хийхгүй. Тийм болохоор одоо 10 хүн, 20 хүн, 30 хүний салаатыг бол аюу амархан манай салаад мастрын машиныг ашиглаад аюу хурдан хийх боломжтой гэдгийг би бас өнөөдөр та нарт хийж авах хугацаанд бас үзүүлмээр байна. За манай салаад мастер машин маань 5 төрлийн хутгатай жижигээс том ингээ хэрчилтүүд янз янзын хэрчилтүүд хийдэг. Ерөнхийдөө ойролцоогоор ямар ногоо, ямар хэрчилт юу хийхээсээ шалтгаалаад ерөнхийдөө 240 төрлийн хэрчилтүүд гардаг ийм гоё ид шидтэй ийм ногоо хэрчигч байгаа. За энэ ногоо хэрчигч маань ерөөсө тог хэрэгэлдэггүй ийм механик гараар ажилладаг. Тэгсэн мөртлөө их хурдан галтоонд чинь 6 хүн ингээд зогсоод ногоо хэрчиж байгаатай адилхан тийм хурцтай хэрчдэг гэсэн үг. За тэгэхээр би одоо 3 номерын манай салаад мастрын 3 номерын хутгийг хийгээд эндээ одоо бүх төмс луунгаа бүгднийг хийнэ гэсэн үг. За хэрвээ би жирийн цагаан төмс хийжсэн бол би усанд ингээд угаагаад цардуулыг гаргаад хоолндоо хийдэг. Өнөөдөр би тийм цардуул багтай төмсөөр ийм ягаан төмс, ийм юуны солонгосын ийм sweet potato ийм дотроо цагаан бүртлөө гаднах нь ийм ягаан хальстай ийм төмсөөр хийж байгаа болохоор энэ хоёр маань цардуул их багтаа учир тэгж угаах ямар шаардлага байхгүй. За ингээд тэгээд зүссэн энэ талаараа одоо ингээд зүссэн талаараа 3 номерынхаа юун дээр чичээд ийм гоё салаатанд хэрчиж байгаа юм шиг ийм гоё хавтгай юм жижиг ийм хэрчилтүүд гардаг байгаа. За ингээд эхний төмс маань ингээд ерөөсөө минут секундын дотор хэрчээд дуусчлаа. За одоо би энэ дээр энэ нөгөө солонгос sweet potato ийм ягаан хальстай мөртлөө дотлох нь арай ийм шардуу өнгөтэй. Тэгвэл бас жирийн төмснөөс хамаагүй илүү эрүүл цардуул багтай ийм гоё төмс байгаа. Та нар энийг бас авч идэж үзээрэй. За ингээд энэ төмсөө бас ингээд энэ төмсөө бас адилхан 3 номер дээр ингээ хийчлээ.
За, ингээд төмс маань хэрчигдээд дуусчлаа. За, тэгэхээр би өнөөдөр энэ салаатныхаа ногоог юун дээр хийх вэ гэхээр би манай нөгөө электрик нөгөө нэг залгууртай энэ тогоондоо хийн. За, манай бас өөр залгуургүй зүгээр жирийн плеткэн дээр тавиад болдог. Одоо манай 5 квартын 5 литрийн walkway энэ дотор хийж болно те. Манай сая 80 жилийн ойд гарсан ийм гой хавтгай өндөр хантай ийм хайруулын тавг байгаа. Эндээ хийж болно. Ер нь бол ямар тогоо манай будаа агшаагчинд хийж болно тийм үү? Бүх энэ тогоонууд яг энэ зарчмаар бас ахаад хийж болно гэсэн үг, окей? За би тийм болохоор одоо миний энэ тог хүүтэн байгаа. Халаагүй хүүтэн тогоо байгаа. За эхлээд би ногоонуудаа хийчээ тэгээ халаана гэсэн үг. За тийм болохоор одоо би нөгөө хэрцсэн төмсөө ингээд шууд би нөгөө ногоо хийхээс өмнө харуулхаа мартчихлаа. Энэ дотор ямар ч ус байхгүй, тос байхгүй, юу ч байхгүй тийм үү? За тийм болохоор ингээд хоосон тогоо, хүүтэн тогоо энэ бол халаагүй байгаа. За ингээд юугаа хийчлээ, төмсөө хийчлээ. За одоо энэ дотор би луунга бас ингээд дундуур нь ингээд хэрцсэн юм хавтгай болгоцсон луунга 3 номерынхаа юун дээр луунга хэрчээд амархан хэрччихэн. За ингээд луунга хэрччихлээ. За ингээд хэрцэн луунга энэ дотор хийгээд за дээрээс нь би хөлдөөсөн горох нөгөө юу бандуу ийм хөлдөөсөн бандуу би нөгөө даацтай бандуунд дургуй жоохон ялцаагаад ийм амтгүй усрахыг амттай байдаг. Тийм болохоор би ингээд fresh хөлдөөсөн шууд бандуугаа хийгээд за ингээд 3 төрлийн ногоо маань орчлоо. Төмс маань орсон, хөлдөөсөн бандуу орсон, луун орсон. За энэ дээр би бас өндгөө юм. Тийм болохоор түүхийн өндгөө угаагаад мэдээж нөгөө ногоон дээр шууд тавьж байгаа учраас өндгөө заавал угаагаарай. За ингээд өндгөө дээр нь хийгээд би өнөөдөр нөгөө жоохон салат хийж байгаа болохоор тийм олон өндөг тавихгүй. Ерөнхийдөө тийм олон хүний салат хийж байгаа бол та нар 5-6 өндгөө шууд ингээд дээр нь ногоон дээрээ шууд ингээд үрээд тавьчих болно гэсэн. Тийм болохоор энэ дотор ямар ч ус байхгүй, ямар ч тос байхгүй, ус байхгүй. За бас түүхийн өндгөө дээр нь тавьчлаа. За тэгэхээр бид нар энэ чинь минимум 3 тогооны хэмнэлттэй байгаа гэсэн. Бид нар өндгөө тусдаа тогоонд тийм үү? Төмсөө тусдаа тогоонд, бандууга тусдаа тогоонд ингээд бүгднийг одоо нөгөө хурдан будаан болдгоор нь ялгаад ингэж хийдэг тийм үү? Тэгээд дээрэс нь яадгүй бид нар хийсэн хоолоо хийж нөгөө юмнуудаа буцлагчаад бүх усын гаргаад хайчдаг тийм. Энэ дээр бид нар ямар ч тийм ус мус юу яах ямар шаардлага байхгүй. За ингээд тогоогоо таглалаа. Энэ бол хүүтэн тогоо байгаа тийм үү? За би температура 300 градус дээр тавиад 300 гэдэг маань Фahrenheit-аар шүү. За юу? Fahrenheit-аар нөгөө Америкт чинь бид нар Fahrenheit-аар ярьдаг болохоор 300 градус дээр тавиад энэ хонхоо манай салат мастрын хонх дуурахыг сонсно. За ингээд тоогоо залгаад би 300 дээр залгаад тавьчлаа. Энэ хооронд байж тээ би та нарт яагаад энэ ногоог би ямар ч усгүй ингэж болгоод байгаа юм бэ гэдэг яагаад энэ чухал юм бэ гэдгийг би өнөөдөр та нарт тайлбарлаж өгье. Хэрвээ та нар гэрт чи ийм нөгөө ногоо ийм үрдэг ийм юм айл болгонд бас нэг ийм юм байгаа ах тийм үү. За энүүгээр ингэж дуун үрхэд нэлээ хүч ордог тийм үү. Ингээд энийг бол юу яах гэж ингэж үрэх гэж бол нэлээ бас удна тийм. Дээрээс нь гар хүлээ авчих гээд аюу эвгүй байдаг. За тийм болохоор би өнөөдөр энийг салат мастер машины 1 номерын хутган дээр энэ лууг би ямар хурдан хэрчиж болохыг харуулъя. Ерөөсө хэдэн секундын дотор лууг маань хэрчигдчихэж байгаа. За би та нарт жоохон ойртуулад камераа жоохон ойртуулад үзүүлье. Ийм гоё нарийн ийм зүсгэлтүүд гарч байгаа 1 номер дээр. Окей. За тэгээд би 1 номер дээр хэрцэн луунгаа хэрвээ амсах юм бол та нар энийг бас гэртээ хийж болно.
амсаж үзэхэд яг одоо луун түүхий луун ямар амттай ах хэвчээ тийм үү? Гой чихэрлэг, кранчи те, гой шүүстэй, гой амттай байна. Яг л одоо луун ямар би одоо нүдэ тагилсан ч гэсэн тийм үү миний аманд ингээ харанхууд миний аманд хийх юм бол энэ луун байна гэж амтагдах тэр амт нь бол яг тэр түүхий луунгийн амт нь ингээ байж. За тэгэхээр бид нар энийг одоо жишээлбэл төмсний салаад хийжсэн бол бид нар одоо энэ луун дээр яах вэ? Ус хийгээд буцалгах нь тий. За би нэг хавтгаа авах юм. За тэгээ бид нар энэ чинь хоол хийж ингээ ботчих. Бид нар халуун ус хийгээгүй, халуун гал дээр тавиагүй тийм үү? Тэгэхэд бид нар энэ одоо жишээл төмсний энэ луунг одоо бид нар минимум 10-аас 15 минут буцалгаж болгодог тийм үү? За тэгэхээр би 15 минут энийг гал дээр тавихгүй 15 минут хүлээхгүй зүгээр хэдхэн секунд ерөөсөө эргүүлээд энэ усан дотор хоол хийж яана гэж бодчих. Окей. За тэгэхээр энэ ус маань юу болж байгаа нэхээр нэг сонирхолтой юм үзүүлье та нарт. За хамгийн түрүүнд өөрчлөгдсөн өөрчлөлт нь юу вэ гэхээр энэ хардаа луунгийн чинь нөгөө буцлагсан ус чинь ингээд луунгийн чинь өнгө орцсон байна тийм үү? Нөгөө зүгээр ийм өнгөгүй ус чинь ийм өнгөтэй болцсон байна. Тэгээ хамгийн түрүүнд ажиллагдчихж байгаа нэг өөрчлөлт нь бол тийм үү? Би энийг чаашлуулчих. За дээрэс нь одоо би сая нэг 10 секунд усанд байлгасан луунгийнхаа амтыг амсаж үзье. За нөгөө гой чихэрлэг гой одоо кранчи тэр гой чихэрлэг амт нь байхгүй болсон байна. Айгуу тийм усрахыг ямар ч амт шимтгүү. Зүгээр л нэг заа би ногоо идэж энэ гэж нөгөө тархичин мэдчихэж байгаа болохоос биш. Ямар ч ногоо идэж байгаагийн луун идэж байгаагийн амт нь байхгүй болсон байна. Тийм үү? За тэгэхээр энэ луун маань ерөөсөө би 10-20 секунд усан дотор зүгээр эргүүлээд усын гаргаад ингэж аваад амтхад амт нь өөрчлөгдсөн байна. За тэгэхээр бид нар яадаг вэ? Луунга төмсөө тэ бүгднийг буцлагчаад бид нар хамгийн буцлагсныхаа дараа 10-20 минут буцлагсны дараа энэ усаа шууд аваачаад угаалтурандаа аваачаад хайчдаг. Тэгэхээр бид нар энэ дээр одоо юу хаяад байна гэхээр нэгдүгürt энэ өнгө байна. Энэ өнгө гэдэг чинь ямар ч ногооны өнгө бол өөрийнх нь витамин гэсэн үг. Тийм болохоор энэ витамин нь энэ луунгасаа дамжаад ус руугаа орцсон байна. Тэгээ усыг нь бид нэр аваачаад галтгооныхаа нөгөө угаалтуранд хайчдаг. Тэгэхээр манай галтгооны угаалтур айгүй тижээлэг витаминтэй ийм хаягдл ус уугаад байдаг тийм үү? Тэгсэн мөртөө бид нар өөрснөө хоосон ямар ч витамингүй ногоогоо идээд бид нар ногоо идэж байна гэж бодоод байдаг. За дээрэс нь амт одоо та нар хэрвээ та нар энийг гэртээ бас хийгээд үзэх юм бол ямар ч амтгүй болцсон байна. Тэгэхээр энэ амт гэдэг маань минерал. Тэгэхээр энэ ногооны маань минерал бас энэ ус руугаа шилжээд орцсон байна. Тэгэхээр витамин, минерал хоёулаа ингээд хэдхэн секундын дотор ингээд ногооноос ингээд гараа өвчиж байгаа ус руугаа дамжаад. Тэгэхээр бид нар одоо хоол хийж авах хугацаанд тийм үү? Өндөр градусан дээр халуун галан дээр те 10, 20, 30, 40 минут ногоогоо буцалгаад болгоод ахаад яагаад бидний хоол амтгүй байна гэхээр бүх витамин, минерал нь ингээд ус руугаа шингээд ороод дээрэс нь бид нар энэ бүх гоё юмнуудаа бүгднийг аваачаад угаалтурандаа аваачаад хайчдаг. Тэгээ бид нар энэ одоо амтгүй ногоогоо бид нар ногоо идэж бай их эрүүл органик гоё ногоо идээд байна гэд өөрснийгөө хуураад байдаг. За тэгэхээр энэ нөгөө амтгүй ногоогоо бид нар яаж амттай болгох вэ гэхээр бид нар энэ хардаа давс перц кетчуп гэд янз одоо ингээд амтлагчаад бид нар эднийгээ амт оруулж иж нэг юм хоол шиг амттай болдог. Тэгээ зарим хүмүүс ингээд миний хоол ямар ч амтгүй болоод байна. Би амар их давс хэрглэж байна. Давс хийгээд дэндүү их давс хийчихээ нөгөө давс нь юм гашуу амтагдаад байна гэд би одоо яах вэ гэдэг хүмүүс яриад асуугаад байдаг тийм үү? Тэр их амтлагч хэрэгэлсэндээ биш өөрөө чи идчихэж байгаа хоол чи ямар ч тижээлгүй, ямар шимт тижээлгүй, дээрээс нь ямар ч амтгүй болцсон учраас ийм их амтлагч давс перц хэрэглэж ээж нэг юм арайч мүйж нэг амт оруулж ээж идээд байдаг тийм үү?
За тэгэхээр энэ дээр бид нар юу яагаад Doves Perch хийгээд дээрээс нь бид нар хоолндоо аюух тос хийдэг тийм үү? За бид нар энэ тосыгаа яагаад ихэнх үед одоо хүмүүс тос хэрглэж байна гэхээр одоо тийм үү 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр, 4 өдөр гэдэг ерөн бол манайхан бол ерөнхийдөө өдөрт тийм үү 2-3 хоолнд бол ядахтаа нэгэнд нь тос хийж байгаа тийм үү? За өндөг шарахад тос хийж байгаа, хуурах хийхэд тос хийж байгаа тийм мах шарахад тос хийж байгаа бүх юм нь тос хэргэлдэг. Яагаад бид нар тос хэрэглээд байна гэхээр нөгөө тогоондоо наалдуулахгүй тул дээрээс нь жоохон бас амт шимт оруулах га жоохон чиглэг болох га тийм үү дэндүү хуурай болоод байдаг тийм үү хоолнууд чинь тосгүй хийсэн хоолнууд. За тэгэхээр бид нар ингээд баг багаар өдөр болгон ингээд тос идээд энэ дотроо тос хийхгүй бол эсвэл хоол чинь наалдна эсвэл хоол чинь бас амтгүй болоод байдаг тийм. За тэгээд нөгөө амтгүй ногоо Doves Perch дээрээс нь нэмэлт тос тий энэ бүх юмнууд чинь ингээд юу яагаад холилдоод бид нэр би ингээд гоё хоол идээд байна гэж боддог тийм үү. За дээрээс нь бид нэр энэн дээр өөрийн чинь нөгөө махнаас чинь гарч байгаа өөрийнх нь махны тос байгаа тийм үү. Дээрээс нь бид нэр ийм нөгөө юуны ийм тоснууд янз янзын ийм тоснууд ингээд литрээр нь аваад байдаг. За ихэнх айл би ерөн ороход танад нэг иймэрхүү за энэ бол 3 литрийн тос байна. За танад ийм 1 литрийн тосыг манад 1 литрийн савтай юм байна. За ийм жижиг арай жижиг ийм 1 литрийн тос танаа гэрт одоо хэр зэрэг удах вэ гэж асуухад ихэнх айлууд за хуушур муушур хийгүүл нэг 7 хоног 2-7 хоног. За хуушур муушур хийхгүй юу зүгээр жирийн хоолнууд дээр бол за нэг ямар ч байсан нэг за 3-7 хоногоос сар болно гэж байгаа. Тийм болохоор ийм 1 литр тосыг байна шүү дээ. Нэг айл одоо 3-ла 4-лээ 5-ла байгаа айл тийм үү? Сард нэгийг идээд байна гэдэг чинь нэг жилд 12 литр тос танах гэр бүлээрээ хуваагаад идээд байгаатай яг адилхан. Хэрвээ би одоо өнөөдөр та зүгээр ингээ хүнд тийм ингээд аяганд хийгээд нэг аяг тос уугээд өгөх юм бол та ууч чадах уу? Ихэнх хүмүүс ууч чадахгүй. За ихэнх хүмүүс биш бүгдээрээ ууч чадахгүй тийм үү? Яаггүй шууд тэр хүн чинь нөгөө нэг автоматар хүний бие гэдэг чинь өөрийгөө хамгаалахын тулд тийм үү? Автоматар тэр чинь бөөлжөд гараа явчихна. За тэгэхээр яаж юм бид нар нөгөө тосыгаа хоолтойгоо ингээд сайхан холиод ингээд хоолтой ингээд сайхан холиод идчихээ бид нар ингээд 12 литр тос жил болгон ингээд нэг гэр бүл ингээд хуваагаад уугаад идээд байгаа гэдгээ ерөөсөй ойлгохгүй байхгүй. Тэгэхээр хэрвээ би 12 литр тос галтгооныхаа угаалтуур нь ингээд хийчих юм бол яах вэ? Мэдээж бөглөрөн тийм үү? Тийм болохоор бид нар одоо махцах ч юм уу шүлмөл ч юм уу тий хоолныхаа тосыг бид нар бүр ингээд хамжаагаад цаасаа арчуураар арчиж агаад юундээ хогны савндаа хайжээж тогоо моогоо угаадаг тийм үү? Яагаад тэгж угаагаад байна гэхээр одоо манай юуны доорч угаалтуурын доорч нэг иймэрхүү хэмжээний юу явж байгаа шүү дээ. Синкэн дотор нэг иймэрхүү хэмжээний тос гинэ. Турбаа явж байгаа тийм үү? За тэгэхээр энэ турбаа маань яаж яа гэхээр энэ турбаа маань бүглөрөөд одоо сантехник дуутахгүй бол манай юу маань бүглэрчин тийм үү? Тэгэхэд бид нэр гэр бүлээрээ 12 литр тосыг жил болгон ингээд идээд байгаа мөртлөө энэ нарийнхан одоо хүний биеийн дотор явж байгаа судснуудаа хайрлахгүйгээр өчнөө олон литр тосыг бид нэр өдөр шөнөгүй идээд байна тий. За энэ ургамлын гаралтай энэ тоснууд маань юуны аюултай вэ гэхээр энэ ургамлын гаралтай тоснууд маань хүний биенээс гадагшлахгүй 6 сараас 1 жил ерөөсөө хүний биенээс гадагшлахгүй ингээ хүний биеийн дотор хоримтлагтаад байдаг гэдгээрээ аюултай тийм үү. Дээрээс нь одоо энэ нэг зүгээр хоосон калори идээд байна гэсэн. Одоо жишээлбэл ийм жижигхэн одоо жишгний гоёг вэ шүү дээ тийм үү. Ус тосон дотор ингээд шараад идэхэд ойролцоогоор 600 калори. За манай салат мастер дээр одоо ямар ч тосгүй ингээд шараад ицсэн дахианы гуй маань 200 калорич хүрэхгүй. Тэгэхээр 600 калори 200 калорийн энэ илүүдл энэ калори маань юунаас гараад байна гэхээр энэ зүгээр л илүүдл хоосон тос идж байгаатай холбоотой юм байна. Тэгэхээр бид нар зарим хүмүүс би нэг их хоол иддэггүй шүү дээ. Тэгсэн мөртлөө би ингээд таргалаад байна. Яах вэ гэхээр ямар их тос идж байгаагаа ойлгохгүй зүгээр хоосон калори идээд таргалаад байгаагаа бас ойлгохгүй
айгүйх нөгөө тосоо би хамгийн түрүүнд одоо та галтгоонд хэр зэрэг тос хэрэгэлдэг вэ гэдгийг л асуудаг. Яг бол тос гэдэг маань ерөөсөө нэгдүгээр хүний биеинд бол одоо тийм амар их сайн нөлөөтэй юм бол биш. Хоёрдугаарт одоо хүний биенээс гадагшилдгүй ингээд хүний биений одоо ингээд судсыг тийм үү мах бие бодисыг чинь ингээд бүрхээд биеийн дотор ч юм байж идэг. За хамгийн одоо аюултай нэг одоо side effect тийм үү одоо энэ тосыг хийцний одоо аюул нь юу вэ гэхээр чихрийн шижин, тулаа, үе мөчний өвчин тийм үү ямар нэгэн одоо өрөвслүүд одоо энэ тостой аюул холбоотой. Яг л энэ тос маань одоо биенээс чинь гарахгүй мах бие боди чинь ингээд бүрхээд байгаа учраас хоёр мах бие бодис чинь хоорондоо ярих боломжийг хасчихжээ гэсэн. Тэгэхээр за миний нөгөө нэг ногооны маань юу ингээд харж байна үү те? Хонхон дуграад эхэллээ. Тийм болохоор би одоо температураа 200 градус болгоод 200 градус болгоод цагаа би айгүй баг одоо ногоо байгаа учраас за сайндаа 15 минут байхад хангалттай ингээд ногоочин өндөгчин бүх юм чинь нэг зэрэг болно гэсэн үг окей. За тэгээ одоо ингээд би цагаа тааруулаад температураа тааруулсан учраас одоо энэ хоол маань өөрөө унтраад цаг нь болохоор өөрөө унтраад тасарчин гэсэн. Тийм болохоор би ингээд байнга одоо ингээд тоогоо шалгаад үзээд хараад ингээд энэ галтгоонд зогсоод авах ямар шаардлага байхгүй. Цаг температураа тохируулчих юм бол өөрийнхөө ажлыг хийгээд ч юм уу хүүхдүүдтэй гадагшаа гараад ороод ирэх чинь хоол чинь бэлэн болцсон халуунаараа байж гинэ гэсэн үг окей. За тэгээд тос руугаа буцъя. За тос маань яадаг вэ гэхээр тийм үү? Тос маань ингээд мах бие бодис чинь бүрхчихээр те одоо хоорондоо ярих тэр одоо communication ярилцах тэр боломжийг хасаа ичиж байгаа. Тэгэхээр энд одоо би ийм юм хэрэгтэй байна. Энд одоо би одоо витамин D хэрэгтэй байна. Энэ одоо витамин C хэрэгтэй байна ч гэдэг юм уу тийм үү? Ингээд хоёр хоорондоо ярьж чадхаа болцохоо нөгөө тэрний чинь side effect нь тэрний чинь үр дүн нь юу вэ гэхээр хүний чихэр одоо тийм үү одоо цусны чинь чихэр өсөж эхэлдэг. Тэгэхээр одоо энэ тос гэдэг маань одоо хамгийн гол одоо нэг асуудал нь юу вэ гэхээр одоо чихрийн шижингийн одоо гол учир нь тостой холбоотой гэдгийг манайхан бас сайн ойлгодог. Мэдээж чихэр идээд кока-кола уугаад тийм үү өдөр шөнөгүй гурилтай хоол идээд ах юм бол мэдээж бас чихэр нь өснө. Гэхдээ ерөөсө гол одоо би одоо чихрийн шижинтэй хүмүүс юу зөвлөдөг вэ гэхээр одоо хамгийн түрүүнд тосоо хасах хэрэгтэй гэдэг хэлдэг. За бүх тоснууд мэдээж муу юм байхгүй. Бидний одоо хүний тархи маань тийм үү ихэнх нь одоо тосноос бүрдсэн учраас бид нэр үе мөч одоо юу тархинд маань тос хэрэгтэй. Гэхдээ ямар тос вэ гэхээр ийм ургамлын гаралтай canola oil, vegetable oil те одоо grapeseed oil энэ янз янзын ийм ургамлын өрнөөс гаралтай тийм үү наран цэцгийн тос ч юм уу тиймэрхүү гаралтай тоснууд биш. Харин одоо зөв тоснуудаа сонгож авах хэрэгтэй. Одоо жишээлбэл авокадоны ойл тийм үү хүмүүс одоо авокадоны ойл айгуу сайн гэд бодоод байд. Тэрний оронд тос идэхийн оронд авокадогийн өөрийнх нь яг энэ жимсээр нь идэх нь хамгийн илүү хүнд нэгдүгээр шингэхтэй сайн шим тижэл тэр нөгөө бүх тэр тослог чанар тэр хэрэгтэй тосоо эндээсээ яг жимснээсээ өөрөөс нь авах боломж. Тэгэхээс нөгөө юу яагаад шахаад гаргасан тосноос биш окей. Тийм болохоор бид нар энэ хэрвээ авокадо ойл идмээр байвал энэ авокадогийн өөрийг нь эцэн илүү хүний биед ашигтай. За хоёрдугаарт юу вэ гэхээр амьтны гаралтай тоснууд илүү хүний биед нэгдүгээр шингэхтэй сайн, хоёрдугаарт илүү нөгөө хүний хоолны боловсруулалтын системээр дамжаад хүний биенээс ингээ гадагшилт чадах чадвартай гэдгээрээ бас нөгөө ургамлын одоо энэ юуны өрнөөс гаралтай энэ тоснуудын ялгаа нь бас тэрэнд байгаа. Тийм болохоор би одоо манай монголчууд хуушур шармаар байна, гамбар шармаар байна те. Тэрийг одоо би яаж хийх вэ гэхэд хуушурыг бол манай салат мастер машин электрик одоо энэ шаргч дээр бол ерөөсө хоёр халбаг шар тосон дээр хийхэд л хангалттай. За тэгэхэд бол ямар ч юм наалтахгүй инээ дээр ямар ч асуудал байхгүй. Хуушур бол ерөөсө 3-4 минут нэг талд нь шараад болчихно. Ямар ч их мах хийсэн хамаагүй. Тийм болохоор их хурдан болно. Яагаад гэвэл жигд халж байгаа учраас хурдан болно. Хоёрдугаарт их баг тостой хийхэд боломжтой гэсэн үг. Окей. За тэгэхээр одоо энэ сүүлийн тос байна, тий шар тос байна. Одоо чөмөгний тос байна, шүл мах чанаад ингээд шүлний юун дээр ингээд тунж үлдсэн тоснууд байна тий. Тиймэрхүү тоснуудаа бити хаяараа тэрийг ашиглаад хуушурандаа хийж болно, борцгондоо хийж болно тий. Тиймэрхүү шарах шаардлагатай юмнуудаа тийм амьтны гаралтай тоснд илүү шараарэ гэж бас зөвлөмөр. Тэрийг бол манай монголчууд айгүй сайн хүлээж авдаг. Яагаад гэвэл тэр маань манай уламжилт одоо монгол хоолнд одоо байнга хэрэглэгддэг учраас
бид нар одоо ерөнхийдөө нэг 70-80-аад оноос эхлээл ийм одоо юуны ургамлын тоснууд хэрэгэлдэг болсноос биш одоо дээр үед бол бид нар дандаа амьтны гаралтай тийм үү шар тос, чүмэгний тос одоо тэр амьтны гаралтай тоснуудаа сүүлийн тос гэдэг гэх мэт амьтны гаралтай тоснуудаар бид нар дандаа хоолоо хийдэг байсан болохоор монголчуудад энийг тайлбарлахад бол их ойлгомжтой амархан байдаг. Гадны хүмүүс одоо жоохон ойлгуулахад бас хэцүү пупа тийм юм үнэртэй та нартай яаж идэхүү ингэхүү тэхүүгээд тэрийг бас жоохон ойлгоход хэцүү байдаг. Тийм бол манай монголчууд бол тэрийг айгүй амархан ойлгомжтой гэж бодож байна. Тэрийг бол нэг амар тайлбарлаад байх шаардлагагүй баха гэж бодож байна. За миний ногоо маань одоо 10 минутын дараа миний өндөг ногоо бүх юм одоо бэлэн болно. Тийм болохоор тэрэн дээрээ одоо би юу яах вэ гэхээр нөгөө өөрсцийгаа тийм манууд зануудаа ингээд бэлдэж тавиад тэгээд болсон хойно гадаа гарч хөргөөд тэгэл мануу зөвгөрцөе өөр та нар юм бэ зарим хүмүүс нөгөө би бол төмсний салаатантай хям эдэр мах эдэр хийдгүү зүгээр яг vegetarian маягаар нөгөө ногоогоор нь ячдаг. Миний салаатыг эзэн хүмүүс айгу гоё амт махны ямар ч хэрэггүй байх гэдэг тийм болохоор та нар бас тэгж хийгээд үзээрэй. Хэрвээ мах хэмээр байвал зүгээр чансан мах хийвэл хамаагүй дээр хямнаас одоо бүрэн татгалцахыг бодоорой. Хямн дотор бас хэрэгтэй юм нэгч байхгүй. Тийм болохоор хям биш одоо эсвэл чансан хил ч юм уу те чансан мах ч юм уу эсвэл бүр махгүй зүгээр та нар ногоогоор нь манайцаа юу яагаад хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ би ерөөсөө салаатанд бас давс хийдгүү яагаад бол өөрийн чинь ногооны чи бүх гоё амт тэрэн дотор байгаа учраас давс мавс хийх ямарч шаардлагагүй байдгаа гэж хэлмээр байна. За тэгээд авокадо ойлгосон те авокадогийн тосон дотор бас нэмэгдэл одоо нэг авокадо чинь бас ганцхан авокадогоос юу ягаагүй авокадогийн чинь тэрий чинь нөгөө их болгохын тулд те дээрэс нь 12 сар 1 жил 2 жил одоо дэлгүүрт байх төсвөртэй байхын тулд бас аюух нөгөө химийн бодисуу те муутахгүй тийм бодисуу дээрэс нь энийг чинь аривжуулах тийм нэмэлт тоснууд бас хийжээж энэ авокадогийн тоснууд ч бас гарч байгаа. Тийм болохоор хэрвээ одоо юу тослог юм идмээр байх юм бол одоо захс вэж болж जैन тийм үү энэ авокадо яг өөрөөр нь идэж болж шүү. Тийм болохоор авокадог яг өөрөөр жимсээр нь идэхийг бодоорой гэж зөвлөмөр байна. За тийм болохоор бид нар энэ чинь за энэ нөгөө юуныхаа энэ луунгийнхаа юун дээр дахиад буцаад жишээг нь өгье. Тийм болохоор бид нар ийм одоо тостой, амтлагчтай ямар ч амтгүй ийм ногоотой хоол идмээр байна уу? Эсвэл энэ цэвэр одоо юу минерал, витамин хадгалсан хоолоо идмээр байна уу гэдгээ бидний сонголт ийм байгаа шүү. Ингэж хийж болдгий шүү. Ингэж одоо витамин минералаа одоо манай салаад мастер дээр албан ёсны одоо University тийм үү Wisconsin-ы дээд сургуулийн лаборатори хоолны департаментын лабораториор гаргаад ирсэн судалгаагаар манай салаад мастерт хийсэн энэ аргаар хийсэн ногооны маань ойролцоогоор дунджаар 93% хадгалдаг. Жирийн одоо жишээлбэл тогоонд тийм үү бүр ус нь буцлагсан бол бараг 0% бах. Ерөнхийдөө жирийн тогоонд болгож байгаа ногоонууд маань 0-30%-аас илүү ногооныхаа шимт хичээлийг хадгалж чаддгүй гэдэг тийм юунууд судалгаанууд одоо зөндөө байгаа. Тийм болохоор хэрвээ та нар тэглээ дургу одоо дэлгүүрээс үнэтэй цэнтэй тийм үү ногоо жимс авч идчихэж байгаа юм чинь тэднийг зөв боловсруулаад зөв болгоод шимт хичээлээ 93%-ийг хадгалаад яг тэр ногоо жимснээсээ зөв хоол унднаасаа бас шимт хичээлээ зөв авч чадах юм бол нэгдүгээр гидс аюу хурдан цадна. Хоёрдугаар хүний мэдрэлийн юу чинь бүгд ингээд хоорондоо ингээд холбоотой байгаа. Хүн хичээлтэй, минерал, витаминтэй, хичээл ихтэй хоол идэх тусам нэгдүгээр амархан цадах тэр мэдрэмж ирнэ. Хоёрдугаар тархи руу чинь те би өнөөдөр одоо авах ёстой шимт хичээлээ одоо хоолноос авцсан учраас одоо хоолоо идэхээ зогсоо одоо цадлаа гэсэн тэр мэдрэмжийг тэр тархинаас чинь гизрүү тэр одоо тэр холбоос ууд чинь бүгд зөв ажиллаад тийм болохоор бид нар одоо 3 аяг хоол биш 1 аяг хоолнд одоо бүрэн цадах боломжтой байдаг. Тийм болохоор зөв хичээл ихтэй хоол идснээр одоо нэгдүгээр аяг хамаагүй бага идэнэ. Хоёрдугаар тэр цадсан гэдэг мэдрэмж чинь хамаагүй хурдан төрнө гэсэн үг. Тийм болохоор өдөрт тэгж олон удаа хоол идэх шаардлагагүй. Ерөн бол өдөрт 1-2 удаа хоол ихэд зөв одоо хичээлтэй хоол идсэн баг хүний одоо өдрийнхаа калори те өдрийнхаа авах ёстой тэр энерги уураг одоо тэр юу гэдэг бүх юмыг одоо бүрэн авах боломжтой. Тийм болохоор олон одоо хоол идэх ах ямар шаардлага байхгүй. За тэгээ дээрэс нь би бас юу хэлмээр байна гэхээр энэн дээр бид нар одоо бас юу нэмэгддэг вэ гэхээр одоо энэ манай салаад мастрын бас гол одоо юу маань юу вэ гэхээр
одоо нөгөө хоргүй те металлаар хийсэн манай тогооны маань доторх энэ төмөр маань 316 Ti гэдэг титаниумтэй ганц тогоонууд байгаа. Энэ төмөр маань хамгийн одоо сайн чанарын эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгэлдэг одоо мэс заслын хутга хүний биед ордог имплант хүний одоо үе мөч одоо тий өхөл гараа хуусан үед хийдэг энэ шүрүүпнүүд тийм үү. Тиймэрхүү одоо металлаар хийсэн гэдгээрээ онцлогтой. Тэр маань яагаад одоо тийм металлаар юуны мэс заслын хутга одоо имплант эдэр хийгээд байна гэхээр тэр маань хүний биед ороод ямар ч урвалд ордгоо, ямар ч бактери юу үүсгдэггүй, зэвэрдэггүй тиймэрхүү сөрөг тийм юунууд нөлөө байхгүй гэдгээр онцлогтой учраас бидний энэ хоол хийж байгаа тогооны маань материал ямар чухал вэ гэдэг нь бас тэрнтэй холбоотой. Яг л манай тогоонд хийсэн юу маань одоо хоол маань одоо яг луун маань одоо луун гараа гарч ирнэ. Өөр одоо төрлийн тогоонд хийсэн тогоонууд хийсэн хоолнууд маань энэ луунгийн чинь тэр тогоонд хийхэд одоо тэр тогоон дотор байгаа материал одоо ялангуяа энэ хар одоо гадархтай ийм материалууд. За би та нарт энэ хар юм юу дотортой юм тефлон юм хариулын тавг айл болгонд байгаа бах гэж бодчих. За дээрээс нь бүр ялангуяа ингээд ийм зураастай ийм зурцсан ийм зураастай байх юм бол бүр одоо хортой гэсэн. Энэ одоо миний хуучин нэг кастомерын одоо манайхаас тогоо аваад энэ одоо хуучин тогоогоо өгсөн. Тэгээ би энэ тогоог нөгөө тест хийхэд айлуудад хийгээд үзүүлдэг ийм тогоо байгаа. Энэ маань яадаг вэ гэхээр нэгдүгээр энэ хар материал маань хамгийн одоо хортой одоо янз янзын ходоодны өвчин үүсгэхээс гадна дээрээс нь одоо канцер тий хорт хавдар эдэртэй холбоотой гэдгээрээ яад өөр энэ маань одоо халуун өндөр температураар халахаараа энэ одоо энэ гадуур дотор нь ингээ гадуур нь бутсан энэ будаг маань одоо өөрийн чинь одоо энэ одоо луун байх юм бол энэ луунтай ч урвалд ороод энэ хоолн дотор чинь одоо энэ ингээ зурагдсан байгаа ингээд хууларцсан байгаа энэ хар юмнууд нь хаашаа орсон гэж бодож байна. Та нарын гидс рүү чин ходоод руу чин орцсон энэ биеийн дотор чи энэ хууларсан энэ хар энэ будагнууд чи энэ энэ зурагдсан юмнуудаас чи орсон. Энэ хоолн дотор чи явж байгаа гэдгээ бас хүмүүс бас сайн ойлгодгоо. Тийм болохоор энэ маань нэгдүгээрт нөгөө хоол хийхэд хортой, хоёрдугаарт хоолтой урвалд орж хоолны амт өөрчлөгддөг. Гуравдугаарт энэ одоо юу маань удаан хугацаагаар ийм тогоонууд хэрэглэх юм бол энэ хорн хамгийн одоо юутэй хорн энэ хорны муу нь юу вэ гэхээр хүний одоо биед хоримтлагтаад одоо хүний одоо энэ тархины судас мууц одоо хамгийн нарийн судасрууд руу орох тийм чадвартай гэдгээрээ тэрнээс болоод одоо тийм аутизм байна тийм одоо ADHD аутизм одоо энэ dementia гэдэг одоо хөгшчүүлийн одоо мартдаг энэ өвчнгүүд чинь тэрнтэй одоо энэ хүнд металлын энэ хүнд одоо энэ тогоон дотор байгаа энэ хүнд металл болон янз янзын химийн бодисуудтай одоо хордлого авснаас болоод одоо энэ хордлогууд маань эннээс болж байгаа гэдгийг бас хүмүүс сайн ойлгодгүй. Хэрвээ одоо миний кастомеруудын дунд нэлээд олон айлуудын одоо хүүхдүүд нь одоо аутизмтэй ч юм уу те ямар нэгэн хүнд металлын хордлоготой тийм одоо өвчтэй хүүхдүүдтэй айлуудад манай тогоонуудыг одоо зөндөө авсан айлууд байгаа. Тэрний одоо гол учир нь юу вэ гэхээр одоо энэ төмрөөрөө дамжуулаад хүүхдүүдэд нь одоо тийм хор очихгүй цэвэр тогоон дотор хоолоо хийж ямар ч одоо хүнд металлгүй тийм үү юм хортой хоол идэхгүй байхын зорилго нь одоо тэр байгаа. Нэг ганцхан хүүхдүүд биш мэдээж эцэг эхчүүд бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах юм бол ийм одоо хар тогооноос цатгалзаж одоо цэвэр одоо аль болохоор цэвэр төмрөөр хийсэн юунууд байгаа. За ингээд ганг төмөр гэхээр янз янзын ганг төмрүүд байдаг. Мэдээж одоо даав хувцсан дээр ялгаа байдаг тийм одоо кашмир гэдэг маань өөр цэвэр даав маань өөр тийм үү полиэстер маань өөр силк гэдэг маань өөр тийм торог бол өөр. Тийм болохоор тэрийг л барьж л харж л мэдэрж л одоо хэрэгжилж л үзэхгүй бол зүгээр ингээд телевизээр зурагтаар хараад энэ миний энэ кашмир байна, энэ одоо полиэстер байна гэх ялгааг нь харах бол ямар ч боломж зүгээр ингээд нүдээр хараад харах ямар ч боломж бол байхгүй тийм үү. Тэрийг яаж мэдрэх вэ гэхээр хэрэгжилжээж, өмсөж зүүжээж, барьж юу яажээж, мэдэрчээж энэ кашмир юм байна, энэ кашмир биш юм байна гэдгийг одоо ойлгох боломжтой. Яг одоо тогоонуудын бас материал бас адилхан. Одоо манай салаад мастрын тогоонууд маань тийм үү. Яг анхдагч төмрөөр манай төмөр маань одоо анхдагч одоо төмрийн одоо хамгийн сайн төмрийн үйлдвэрүүдээс манай юунууд ирдэг. Манай төмрийн үйлдвэрүүд нэг нь Америкт байгаа, нэг нь Швейцарт байгаа. Тэгээ тийм
анхдагч төмрөөр дандаа манай тогоонууд хийгддэг учраас манай тогоонуудын бас үн мас тэрийг дагаад хамаагүй жирийн одоо зүгээр нэг дэлгүүрт байдаг 10-20 долларын тогоотой бол харьцуулахын аргагүй. Яагаад гэвэл яаж ч байсан тэр тийм үнэтэй материалаар хийж байгаа учраас тэр тогооны маань үн бас тэрийг дагаад өндөр байх нь одоо ойлгомжтой байх тийм үү. Тэгэхээр тэр тестийг би яаж хийж үзүүлдэг вэ гэхээр би миний YouTube дээр одоо энэ тогоонуудаа яаж одоо ямар материал, ямар сайн муу материалаар хийсэн бэ гэдгийг шалгаж болох би тестийг яаж хийж болох вэ гэдэг видео би YouTube дээр оруулсан байгаа. Та нар би энэ видеоныхаа доор линкийг оруулчихна. Тэгээд та нар бас ороод өөрийнхөө гэртээ байгаа тогоонуудыг бас тестлээд үзээд харах боломжтой. Окей. За одоо юу маань би ийм их хоол юм ярьчлаа тийм үү. Тэгсэн мөртлөө ингээ хоол маань дөнгөж 10 минутанд л болж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд 10 минут маань өнгөрөөд одоо тогоон маань ингээ болоод хоол маань ингээ болчихсон байна. Тийм болохоор одоо бүгдээрээ тогоогоо онгоолгоод хоол маань ямар усныг үзье. За ингээд энэ дотор маань ийм их ус ингээд энэ дээр нь ингээд хоримлогдсон байна. Тийм болохоор манай тогоо маань өөрөө ингээд тогоо нь хаагдаад semi vacuum одоо тийм үү vacuum маягаар ингээд хагас одоо vacuumдж ингэж тогооноос ямар ч уур гарахгүйгээр бүх уураа дотроо хадгалдаг учраас энэ хардаа ингээд усгүй ногоо хийсэн мөртлөө энэ тогоон дээр нь ийм их уур үсээд ногоо маань ямар ч усгүй ингээд болсон байна. За та нар бас харах юм бол нэгдүгээр ногоо маань агшаагүй, хоёрдугаар ногооны маань өнгө яг тэр чигээрээ байна тийм үү өнгөө алдаагүй. Ногоо ногоонороо улбар шар өнгө маань луу маань гой улбар шар өнгөөрөө ингээд байж гин гэсэн. За амсаад үзье. Яг одоо ингээд болцсон зөөлхөн байгаа мөртлөө энэ луу маань аюу гой чигэрлэг яг одоо түүхийн луунгаас тийм үү бидний нөгөө нэг өмнө нь хийсэн тэр түүхийн луунгаа амсаж байгаа юм шиг адилхан гой чигэрлэг гой амттай байна. Окей. За би өндгөө халуун байх. Өндгөө би хүнт усан саагаад танаас үзүүлье. За би нөгөө нэг юу цаг хэмнэхийн тулд би юу яахгүйгээр арилгаж марлахгүйгээр зүгээр би та нар зүгээр энэ чи зүсээд үзүүлээ. За харж байна уу те? Бүрэн гой болсон. Яг одоо өндөг яаж болох ёстой? Яг тэр чигээрээ гой болсон байна. За энэ хоёрдугаар би бас та нарт юу үзүүлмээр байна гэхээр нэгдүгээр бүрэн гой өндөгчин болсон байна. За дээрээс нь та нар энэ өндөгний шар цагааны хооронд ямар ч тийм хөхөрсөн ногоорсон юм өнгө байхгүй нэ гэдгийг та нарт би бас ингээд ойртуулад харуулмаар байна. За энэ өндөгмөн дээр ингээд хөхөрсөн цэнкэрсэн өнгө яагаад гарч байгаа юм бэ гэхээр нэгдүгээр их өндөр температур дээр өндөр гал дээр дэндүү удаан олон минут болгохоор ингээд манай энэ өндгөн дээр маань нөгөө химийн реакц сульфатны химийн реакц үүсээд энэ өндгөн дээр маань юм цэнкэрсэн ногоорсон өнгө гараад дээрэс нь ингээд гэрт ороод ихээр өндөг буцлагсан бол ингээд үнэрчдэг штэ юм өнхийн үнэр үнэ. Одоо энэ өндгийг үнэрдэх юм бол ямар ч тийм өнхийн үнэр байхгүй. Дээрэс нь энэ цэнкэрсэн ийм ногоорсон ийм өнгө энэ шар цагааны хооронд байхгүй гэсэн. Тэгэхээр энэ өндөг маань нэгдүгээр минерал витамина зөв гоё хадгалаад чивжээлээ хадгалсан байна гэсэн. Дээрэс нь тийм юу яагаад тийм химийн реакцанд очоод сульфатны тийм химийн реакцанд ороод ийм цэнкэрдэг. Яагаад зарим хүмүүс одоо ийм өндөг эзний дараа гидс өвддөг тийм үү хэрхэрдэг янз янзын одоо ийм ходоодны асуудлууд үүсдэг вэ гэхээр энэ өндгөндөө нэг юу биш нөгөө сульфатанд реакц өгж байгаа учраас зарим хүмүүс одоо өндөг идэж чадахгүй өндөг бити салаатанда хийгэрээ гэдэг тийм хүмүүс бас байдаг. Тэр маань одоо энэ манай салаад мастрын аргаар өндөг хийж үзээд амсаад үзээрэй тийм адилхан реакц гарах нь үгүй юу гэдгээс шалгаараа хэрвээ гарахгүй бол өөрийн чинь тэр аллерги маань өндгөнд аллергитэй биш тэр сульфатанд аллерги үүсэж байгаамаа гэдгээ бас ойлгочвол бас хүмүүс бас хэрэгтэй ямар хоол идэж болох вэ яаж идэж болох вэ гэдгээ тийм. За тийм болохоор би одоо энэ юугаа
ногоогоо гадаа гаргаад хөргөөд тэгээд дээрэс нь зүгээр өгөрцгийг мануузаа хийгээл миний юу маань одоо ерөөсөө энэ ногоо маань ерөөсөө сая нэг 15-аас 17-8 минутанд болчлоо. Тэгээд хөргөх нэг 5-10 минут гадаа одоо хүүт манад өвөл байгаа учраас гадаа бол аюу хурдан те 5-10 минутын дотор бол хурдан хурчиж байгаа учраас зүгээр гадаа гаргаад хэдэн минут тавьчихад хүүтэн болчихно. Тэгэл оруулж ирээд төмсөн дээрээ хэрвээ зарим айлууд сонгон их дуртай байдаг өвөрцөөгөө хийгээд мануузаа хийгээд төмсний салат чинь билээ. Яг энэ аргачлаар бүх төрлийн одоо брокколи, бүх төрлийн гой ногоонуудыг ингээд жигнээд ирүүл ямар ч одоо зовлонгүйгээр юу яагаад хийж болно гэсэн үг, окей? За тэгээ өнөөдрийн хичээл маань сонирхолтой байсан бах гэж бодож байна. Хэрвээ асуух юм байх юм бол комент бичээрэй. Би тэр доор нь хариу өгөөд эсвэл мессенжерээр өөртөө ч холбогдно. Тийм болохоор асуух юм байх юм бол надтай холбогдоорой. Манай одоо энэ салат мастрын одоо энэ манай будаа агшаагчанд 5 литр багтдаг. Энийг дүүрэн хийсэн төмсний салат бол 10-аас 15 хүнд бол хангалттай хүрнэ. Би одоо энэ манай энэ walk-ын дотор бол хийгээд юу яагаад төмсөө хийдэг бүх юмаа хийгээд юу яхад бол ерөөсөө нэг 15 хүний паринд бол ерөөсөө хангалттай төмсний салат болдог. Хэрвээ манай том тоогоонуудад хийх юм бол одоо манай 7 кварт ч юм уу 9 квартын тоогоон юу их юм бол ерөн 30 хүний салат бол хангалттай хүрнэ. Бүх хангалттай хүмүүст хүрдэг шүү. Тийм болохоор тоогоонуудыг харахад их жижигхэн харагдаад байгаа боловч доторх объем одоо тэр дотор нь ордог юу маань хамаагүй их өндөр шүү гэдгийг бас юу яагаад. Тийм болохоор манай тоогоонуудыг авсаархан мөртлөө дотор ордог нөгөө нэг ногооч агшихгүй учраас дээрээс нь ам шимтэй сайн хадгалж чаддаг учраас нөгөө их хийхгүйгээр одоо хоолчин айгүй олон хүнд хүрэх боломжтой гэсэн үг, окей? За тэгээ асуух юм байвал холбогдоорой. Асуух юм байвал дараачуудаа би бас нэг өөр салат хийж үзүүлнэ. Одоо ерөнхийдөө нөгөө нэг цагаан сар болох гэж байгаа учраас би нэлээд олон салатны юм ideas гой одоо салатнууд зааж өгөөч гэсэн айгүй request-ууд ирдэг учраас би бас нэг өөр салат дараачийн видеон дээр хийж тайлбарлаж өгнө. Тийм болохоор манайхан дараачийн миний видеог үзээрэй. За өнөөдрийн маань хичээл ингээд дууслаа. Дараачийн видео болтлоо. Баяртай. За бай.